Улсын их хурлын гишүүн зам тээврийн сайд бямб цогтын санаачилсан Ховд аймагт хэрэгжиж буй шинэ хөдөө төслийн хүрээнд хүлэмж цогцлбор байгуулах ажил амжилттай хэрэгжиж байна. Энэхүү ажлыг Ховд аймгийн Жаргалан цумын засаг даргын тамны газар болон шинэ Ховд агропарк төсөл хамтран 5 га талбайд хүлэмжээ байгуулж 20 гаруй тариаланчид тариалтын ажлыг эхлүүлжээ. Би энэ жил нөгөө 4 арын хүлэмж бол ганцхныг авсан байгаа. Тийм энэ жил хориоц учраас бид нар хүлэмжнүүдийг нэмж авч чадаагүй. Тэгээ ямар ч байсан 4 арын хүлэмжинд 4 төрлийн ногоо тарьсан байгаа. Артишок тарьсан байгаа, помидор тарьсан байгаа, шаш тарьсан байгаа, царим сонгоно тарьсан байгаа. Агропаркын хүлэмжийн аж ахуйн дээр ирээд 6 сарын 10 гэхэд би яг тариалтаа хийж дууссан. Одоо өнөөдрийн байдлаар юуцааны маань ургац гүйцсэн байна. Миний хувьд бол 2 жилийн өмнөөс хүлэмжний аж ахуйг хэрэгжиж эхэлсэн хашаандаа өөрийнхөө хэрэгцээнд. Энэ бол яг нөгөө төрөөс дэмжлэгтэй ярьж байгаа учраас бидний хувьд бол бас маш их одоо тусдсан болж байна гэж бодож байна. Ер нь бас тэгээд аль нэгэн аймагт бас ийм нэг одоо нэгдсэн ийм аж ахуй тий агропарк гэж одоо байгуулагдаж байгаа нь одоо бас бидэрт бас их боломж өгч ийнү гэж бодож байна. Ер нь бол ингээд хүлэмжний аж ахуй эрхэлж байгаа хүмүүс бол их тариалт хийгээд одоо аймгаа бол хүнсний ногоо одоо шинэ ногоогоор хангаж байгаагаар бас илүү давуу талтай гэж бодож байгаа. Энэ төслөөр орж иж байгаа хүлэмжний хувьд бол одоо бид нар одоо хүлэмж 2-3 хүлэмж авъя гэсэн санаа байсан ч бас боломжгүй улсууд зөндөөд байдаг шүү дээ. Тийм улсуудад бас их дэмжлэг болж байгаа л гэж ойлгож байгаа шүү дээ. Таны хувьд бол энэ хүлэмжээ одоо авснараа хүлэмжиндээ хичнээн одоо нэр төрлийн ногоо тарив. Энэ жилийн хувьд бол нөгөө хүлэмж маань оройтож баригдсан 6 сарын 15-наас гэж тариалалтаа хийсэн. Тийм болохоор эхний 2 хүлэмжнийхаа нэгэнд нь бол ногоон сонгон, нэгэнд нь тарвс тариалсан байгаа. Тарвс бол эхнээсээ суугаад эхэлсэн байгаа. Тухайн цогцлборт 30 мянган метр квадрат зууны нарлаг хүлэмж 10 мянган метр квадрат 3 улирлын болон өвлийн хүлэмж байгуулахаар төлөвлөж байна. Төсөл амжилттай хэрэгжснээр Ховд аймаг төдийгүй баруун 5 аймгийг хүнсний нарийн ногоогоор болон жимс жимсгнээр 100% хангах боломжтой гэж үзэж байна. За Ховд аймагт Ховд агропарк хөдөө аж ахуйн зохис төсөл хэрэгжиж байгаа. За энэ төслийн хүрээнд бол энэ жил бямб гишүүнтэй улсын хурлын бямб гишүүн бямбцтай хамтраад Ховд аймаг шинэ хөдөө төсөл хэрэгжүүлж байгаа. За шинэ хөдөө төслийн маань нэг багц болохоор юу гэж нэгвэл Ховд аймагт бол одоо энэ хүлэмжийн аж ахуй хөгжүүл. Ер нь манай Ховд аймагт өнгөрсөн хугацаанд 30-40 мянган метр квадрат хүлэмж ирсэн байдаг. За үр дүнгээ өгж байгаа сайн ажиллаж байгаа аж ахуйн хөгжүүлийн жишээ байна. Гэсэн хэдий ч бас хашаа орондоо дэд үсээ шийдэж чадаагүй иргэдэд хүлэмж өгснөөс нэгдсэн зохион байгуулалтанд орж чадаагүй улсуудад хүлэмжийн бизнес маань бас жоохон бас учир дутагдaltaй баг. Энийг бид нэр дүгнж үзээд Ховд агропаркын зүгээс ер нь хүлэмж нэг доороо байх нь зөв юм байна гэж дүгнсэн. За энэний хүрээнд бид нэр гишүүнд санал тавиад Жаргалан цумтайгаа хамтраад 5 га газарт нь хүлэмжийн цогцлбор хэрэгжүүлчих. Энэ маань одоо хэрэгжснээр ямар давуу талтай вэ? Хүлэмжийн бизнес эрхлэх хүмүүст бид нар хүлэмжийн 50% хөнгөлөлтөөр олгоо явуулсан энэ жилийн хувьд мөн юу гэж нэвэл дэд үтцийг нь бол усаа шийдэж өгч байгаа. Ус, тог захилгаан, хашаа, хамгаалалт, газрын. Инхээр бол одоо хүлэмжийн бизнес эрхлэгчд маань нэгдсэн зохион байгуулалттай газар ирээд дуртай иргэн аж ахуйн нэгж нь хүлэмжийн бизнес эрхлэх боломжтой л явж байгаа. За энэ жилийн хувьд бол гишүүний зүгээс бол 20 хүлэмж олгосон. За энийг бид нэр ингээд 17 аж ахуйн нэгжд олгоод одоо ингээд тариалт нь эхэлцээ одоо ураг сургаалт нь эхлэх гээд ингээд амжилттай хэрэгжиж явж байгаа. Хичээлийн одоо төлөвлөгөө юу байна? Ер нь хүлэмжийг нэмж одоо байршуулах, хөнгөлөлтөө өнөр олгох гэдэг юм ийм асуудал үргэлжлэх үү? Тий. Одоо бид нар бол нийт төлөвлөсөн нарлаг хүлэмжийн бол энэ жил зөвхөн 5% их л хийж байгаа. Бид нэр энд бол энэ 5 га хашаан дотор бол 30 мянган метр квадрат нарлаг хүлэмж хийж байгаа. Энд бол одоо 200 гаруй аж ахуйн нэгж оролцох боломжтой. Тэгэхээр бид нар бүх мэдээллийг нээлттэй нааш ирсэн биднэртэй хамтрах гэсэн хүн болгоныг уриалгахнаар хүлээж авал энд оролцуулаад хамтраад хэн хөдөлмөр хийж чадчихээн хэн нэг сэтгэлтэй тэр болгонтой нэгдэл ингээл явж байгаа. Бид нар бол баруун 5 аймгийнхаа л хүнсний нарийн ногоо жимс жимсгнэр 100% жилийн дөрвийн үйлрэл тасралтгүй хангах тийм зөвлөгөө. Бид нар бол тариалангаараа бол баруун 5 аймагтай буюу Монголдо тэргүүлэгч аймаг гэдэг баталгаажуулах хэрэгтэй. Тухайн газартаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худаг, хашаа, дэд бүтц зэрэг нийт 346 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг үе шаттайгаар шийдээд байна. Цаашид энэхүү төслийг сонирхсон тариаланч бүхэнд нээлттэй оролцох боломжийг олгож байгаагаараа онцлог юм а.